Библийн амлалтууд 5 дугаар хэсэг. Миний зэмлэлд эргэн ханд харах тун би та нарын дээр сүнсээ бэлх болно. Та нарт би үгээ мэдүүлнэ. Хэрв та нар бузар атлаа хүүхдүүдэд хэрхэн сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол тех тусмаа Тэнгэрлэг эцэг тань өөрөөс нь годог хүмүүст ариун сүнс өгөх нь дамжиггүй юм аа. Та нар миний нэрээр юу ч гуйсан эцэг хүүгээрээ алдаршуулгадахын тулд би түүнийг хийх болно. Харин ариун сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж тэгээд Иерусалим, бүх Юуда, Самар тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл намайг гэрчлэх болно. Бурхан айлдаж байна. Эцсийн өдрүүдэд хүн төрлөختний дээр би өөрийн сүнсийг цотгоно. Хөвгүүд охид чинь иш үзүүлж, залуучууд чинь үзэгдэл үзэн, хөгшчүүл чинь зүү зүүдлэх болно. Тэр өдрүүдэд би эрэм гэлгүй өөрийн болуудын дээр сүнсээ цотгох бөгөөд тэд иш үзүүлцгэх болно. Петр тэдэнд гэмших тун хүн бүр өөрсдийн нүглийн уучлалын төлөө Есүс Христийн нэрээр баптизм хүртцгээе. Та нар ч ариун сүнсний бэлгийг авах болно. Учир нь уг амлалт нь та нар болон та нарын хүүхдүүдийг төдийгүй бас алсад суугч бүрийнх бөгөөд манай Бурхан эзнэр дуудагдсан болгоных билээ гэж хэлв. Тэр өөрийн алдрын баялагын дагуу өөрийн сүнсээр дамжуулан хүч чадлаар та нарын доторх хүнийг хүчтэй болгон сойрхох болтугай. Ингэж итгэлээр Христ та нарын зүрхэнд нутаглаж та нар хайр дотор үндэслэж суйрлаад бүх ариун хүмүүсийн хамт тэр хайрын ямар өргөн, урт, өндөр хийгээд гүн болохыг ойлгох болтугай. Мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдснээр та нар Бурхны бүх дүүрэнд хүртэл бэлгсэн байх болтугай.